За Монгол Улсын ерөнхий сайд оюун эрдэнэ хүү Тэмүүлэн өөрийн мөнгөний баримжаагаа алдтал тансагласан энэ байдалтай холбогдуулан Монгол Улсын ерөнхий сайд оюун эрдэнэ огцрох уу үгүй юу гэдэг асуудал яригдж байна. Дээрх асуудалтай холбогдуулан Монгол Ардын нам баг хурлаа хуралдуулсан. За гэхдээ Монгол Ардын намын баг хурлаар ерөнхий сайд оюун эрдэнэг огцруулах асуудлыг хэлцээгүй. Харин засгийн газартай хамтарч эвслийн засгийн газар байгуулалталцаж байгаа ардчилсан намыг засгийн газраас гарах уу үгүй юу гэдэг асуудлыг баг хурлын гишүүд шийдэж ардчилсан нам засгийн газарт хэрэггүй юм байна гэдэг шийдвэрийг гаргасан юм а. Өөрөөр хэлэх юм бол Монгол Улсын ерөнхий сайд оюун эрдэнийн хүүгийн тансаглал түүний өндөр албан тушаалтай байж болох авилгын маш том хэрэггүй үгүй юу гэдэг асуудлыг Монгол Ардын намын баг хурал огт ярьсангүй. Монгол Улсын ерөнхий сайд оюун эрдэнэ Монгол Ардын намын баг хурал дээр мэдэгдэхдээ хэрвээ ардчилсан намыг засгийн газраас гаргавал өөрөө огцорно гэж мэдэгдсэнийг Монгол Ардын намын баг хурлын зарим гишүүд сошиал хуудаснаа бичиж үүнийг чиглэл мэдээллийн хэрэгслүүд нийгэмд мэдээлсэн юм а. Гэтэл баг хурал болсноос хойш 7 хоног өнгөрөөд байхад өнөөдрийг хүртэл Монгол Улсын ерөнхий сайд оюун эрдэнэ огцроогүй өнөөдөр засгийн газрын хуралдааныг үргэлжлүүлж байна. Монгол Ардын намын баг хурлын шийдвэрийг хэрэгжүүлээгүй Монгол Ардын намын дарга Монгол Улсын ерөнхий сайд оюун эрдэнэ засгийн газрын хуралдааныг үргэлжлүүлэн хуралдуулж байгаа. За Монгол Улсын ерөнхий сайд оюун эрдэнд итгэл хүлээлгэх тогтоолын төсөл нь үндсэн хуульд юу гэж заасан бэ гэвэл за төсвийн асуудал болон бодлогын шийдвэртэй холбоотойгоор л итгэл үзүүлэх асуудлыг хүнддэг. За гэтэл одоо Монгол Улсын ерөнхий сайд оюун эрдэнэ улсын хурлд өгөх гээд байгаа тогтоолын төсөл нь дээрх хоёр асуудалтай огт холбоогүй юм а. Өөрөөр хэлэх юм бол Монгол Улсын ерөнхий сайд оюун эрдэнийн хүүгийн тансаглал түүний өндөр албан тушаалтай холбоотой улс төрийн ёс зүйн хариуцлага хүлээж огцрох ёстой асуудал байтал үүнийг гуйвуулж төсвийн болон бодлогын ямар нэгэн асуудлаар итгэл хүлээлгэн гэдэг үндсэн хуулийн заалтыг барьж байгаа нь үндсэн хуулийн зөрчил рүү хөтлөх томоохон хэрэг маргаанч үүсгэж болзошгүй байна. Нэг үгээр Монгол Улсын ерөнхий сайд оюун эрдэнэ улсын хурлд итгэл хүлээлгэх тогтоолын төслийг өргөн бариад байгаа. За гэхдээ дээрх үндсэн хуульд заасан агуулга нь ямар учиртай юм бэ гэвэл за нэг бол төсвийн асуудлаар итгэл хүлээлгэж болно, эсвэл бодлогын асуудлаар гэж заасан байгаа. За гэтэл улсын хурал засгийн газрын хооронд төсвийн ямар нэгэн маргаан зөрчилдөөн үүсээгүй байна. За харин бодлогын асуудлыг дэм за одоогийн хэрэгжүүлэх гэж байгаа 14 мега төсөл байж болно. За гэтэл улсын хурлаас засгийн газрын хэрэгжүүлэх гэж байгаа 14 мега төслийг бол бүрэн утгаар нь дэмжиж батлаж өгсөн. Тэгэхээр энэ хоёр асуудлаар бол засгийн газар улсын хурлын хоорондын зөрчил үүсээгүй тул итгэл хүлээлгэх асуудлыг бол огт ярих сэдв биш болоод байгаа юм. Тогтоолын төслийг хэрвээ яг дээрх хоёр асуудалтай холбогдуулан хэлцвэл улсын хурал өөрөө үндсэн хууль зөрчсөн асуудал болох юм. Өөрөөр хэлэх юм бол Монгол Улсын ерөнхий сайдын өргөн барих гэж байгаа асуудал нь бол яг одоогийн үүсэт байгаа түүний хүүгийн мөнгөний баримжаагаа алдтал тансагласан байдалтай бол огт холбоогүй, мөн засгийн газараас ардчилсан намыг гаргах гэж байгаатай холбоотой ийм асуудал огт биш болж таарч байгаа юм.